Бүгд найрамдах Солонгос улсын гадаад иргэн сайд 2 өдрийн турш манай улсад албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Солонгосын бизнес форумын дарга бүгд найрамд Солонгос улсын гадаад иргэн сайдтай уулзлаа. Энэ үеэр хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын түншлэлийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулах, эх онцлогтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өндөр дэд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх асуудлуудыг айлчлалын хүрээнд талууд хэлэлцээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны төр засаг болоод бизнесийн салбарынхны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаа юм. Тэмч учраас харилцан ашигтай байдлаар харилцаагаа өргөжүүлэх шаардлага байгааг Монгол Солонгос эдийн засгийн форумын дарга онцолж байсан. Үйлдвэрлэгч орн болох зорилго тавиад байгаа манай улсын хувьд техник технологи өндөр хөгжсөн Солонгос улсаас авч хэрэгжүүлэх туршлага хамтарч ажиллах шаардлага урган гарч ирж байгаамаа. Улаанбаатар хотноо энэ удаа 8 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд болсон Монгол Солонгосын эдийн засгийн форумын хэлцүүлэгт хүндсэн нэг асуудлыг дахин дурдхийг хүсэж байна. Тодорхойлбол тус форумын зүгээс бүгд найрамдах Солонгос улсын томоохон компаниуд манай улсад үйл ажиллагаа явуулахдаа санхүүжилтийн шийдвэрлэлийн төслүүдээр зөвхөн гүйцэтгэх хэлбэрээр ажиллах бол харин дэлхийн болон Солонгосын дэвшилт технологиг Монгол улсад нэвтрүүлэн өөрсдөө хөрөнгө оруулалтаар орж ирж хамтарч ажиллах шаардлага байгааг бид бас тохон дэлгэрсэн юм аа. Эдийн засгийн форум нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд томоохон үр гүйцэтгэж байна. Нөгөө талд хоёр улсын харилцааг авч яваа бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлье. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа нь хэдийн урт хугацаа биш ч энэ хугацаанд хоёр орны гадаад худалдаа 427 сая $4 төрөөд байгаамаа. Таашидч бидэнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байна. Монгол улс байгалийн баялаг нөөцтэй, өргөн уудам газар нутагтай. Бүгд найрамдах Солонгос улсад мэргэжилтэд боловсон хүчин, өндөр технологи хөрөнгө оруулалт байна. Энэ байдлаар Монголд хамтарч томоохон үйлдвэрлэл байгуулан нэмэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөршийн зах зээлээр дамжуулан бусад орнуудад нийлүүлэн хамтдаа хөгжих боломж байгааг өнөөдрийн уулзалтын үеэр талууд онцолж байсан юм а.